За өнөөдөр бид бас шудраг байдлын үнэлгээний дүнг олон нийтэд танилцуулж байгаа. За тэгэхээр энэ одоо шудраг байдал бол шудраг байдлын үнэлгээ маань төрийн байгууллагын төрийн байгууллагууд дунд хийгддэг. За шудраг байдлын үнэлгээний судалгаанд яам, агентлаг, аймаг нийслэлийн засаг даргын тамгын газруудыг бол хамруулан зохион байгуулдаг. За энэ оны судалгааны хувьд нийтдээ 78 байгууллагыг хамруулан судалгааг зохион байгуулсан. За ингээд шудраг байдлын үнэлгээний 2022 оны судалгааны үр дүнг танилцуулъя. Хамгийн өндөр оноог бол жижиг дунд үйлдвэрлэлийн газар, за дараад нь нийгмийн даатгалын ерөнхий газар, за дараа нь Төв аймгийн засаг даргын тамгын газар, усны газар, батлан хамгаалах яам гэсэн эдгээр 5 байгууллага бол эхний 5 байрт бол хэмжлэгдсэн. Агентлагуудын хувьд жижиг дунд үйлдвэрлэлийн газар хамгийн өндөр үнэлгээтэй, гайлын ерөнхий газар хамгийн бага үнэлгээтэй гарсан байгаа. За нийт 31 агентлаг хамрагдсанаас 19 нь бол улсын дунджаас дээгүүр үнэлгээтэй, үлдсэн 12 агентлаг нь бол улсын дунджаас доогуур үнэлгээтэй гарсан байна.